Сүүлийн үед тантай холбоотой бас нэг асуудал нь пунсалмаа улсын хурлын гишүүн пунсалмаатай холбоотой бүгд найрамдах хятад улсын хөрөнгө оруулалт компаниудын одоо мөнгийг завшсан одоо луурчсан залин хийсэн гэх асуудал дээр танаа дүүгийн нэр холбогдоод ер нь хамаарал бүх этгээдүүд нь хуулийн байгууллагад шалгагдчихна гэж явж байгаа. Тэгэхээр энэ тал дээр өөрөө гишүүн байр суурийг илэрхийлж. Яг харах юм бол бас пунсалмаа гишүүний нөхөр нь яг танаа дүү юм уу? Тэгж ойлгохдоор мэдээлэл явуулж байна. За би яг тав хүнтэй адилхан мэдээлэлтэй байна. Өнөө өглөөнөөс эхлээд одоо миний нэр хүндэд халтсан, гүтгсэн, албан бус мэдээллийг одоо энэ шар хэвлэлүүдээр тараасан иймэрхүү зохион байгуулалттай улс төрчсөн иймэрхүү ажлууд явж эхэлж байна. Тийм учраас би бас тав хүнд яриа өгч албан ёсны мэдээллээ энэ одоо сайтуудаар тав хүнээр дамжуулж иргэд сонгогчдоос хүргэе гэж ингэж одоо бодсон. За миний хувьд улсын хурлын гишүүн 125 гишүүнээ бол 125 болонгийн танилгүй яах вэ? Пунсалмаа гишүүнийг энд одоо улсын хуралд 2024 оноос сонгогдсноос хойш тань. За бусдаар бол өөр одоо бизнесийн хамтрагч одоо бусад одоо зүйлэр бол бараг л одоо мэндийн зөрөөтэй явдаг л ийм л хүн. А түүнээс биш ямар нэгэн байдлаар одоо хамтарсан компанитай зам барьсан. За одоо тэр шар хэвлэлүүдээр бол янз бүрийн биччихэл эдэн зуун тэрбум төгрөгийн авилгал авсан, зам барьсан гэсэн асуудал. Тийм учраас пунсалмаа гишүүнээс асуугаараа бид хоёрын одоо байр суурь бол яг ижилхэн байгаа. Би тэр хүнийг улсын хурлын гишүүн одоо сонгогдсон гишүүн гэдгээр л тань өөрөөр бол ямар ч одоо холбоо хамаарал контакт бол байхгүй. Худ ургийн холбоогүй гэсэн үг. Худ ургийн холбоо янз бүрийн асуудал бол байхгүй. Миний одоо төрсөн дүүг би ганц эрэгтэй дүүтэй Батбаяр гэдэг. Харин нөгөө талдан дээр пунсалмаа гишүүний нөхөр Эм ойлын захирал бас Батбаяр гэж хүн байна. Энэ хоёрыг бас хольж хутгаж хооронд нь одоо үл ойлголцох юм асуудлууд бол гарч байгааг үүсэхгүй байна. Тийм учраас би бас албан ёсоор энэ одоо худал ташаа мэдээллийг ялангуяа сүүлийн үед одоо нэг жоохон улс төржөөд ирнэ. Ялангуяа нийслэлийн одоо хотын даргын асуудал, нийслэлийн намын даргын асуудал яригдаад эрхлэлтэд зэрэгцээд нэг одоо энэ шар хэвлэлүүд хэдэн сэтгүүлчнэр Монгол улсад за ер нь Монгол улс хуультай, шүүхтэй, дүрм журамтай ийм газар гэдгийг мэдэхгүй хэсэг бүлэг одоо улс төрчнөрийн захиалгаар, заавраар, даалгавраар хэдэн одоо төгрөг аваад ингээд одоо албан бус мэдээллийг нь олон нийтийн сүлжээ цахимд тараадаг энэ байдлыг л одоо зогсоомор байгаа. Би бол нэг аль болохоор одоо хэвлэл сошиалд яриа өгөхгүй зөвхөн урд ажиллаа хийгээд явъя. Хийсэн ажилтай хэлсэн хөхтэй ингэж явахыг л боддог. Тийм учраас өнөөдөр одоо сүүлийн үеүүдэд бол над руу он гараад нэлээдгүй одоо дайралтууд ирж байна. Тийм учраас би энэ дээр одоо бас няцаалт өхөн зүйтэй гэж одоо бас яриа өгч байна. Энэ байдал таны хийж байгаа ажилтай ер нь холбоотой юу? Яг гэвэл сүүлийн үед одоо орон сууцсан дээр хятадын компаниуд их цоглон хөрөнгө оруулалт нь ч тийм баах хийж штэ тий. Тэгэхээр үндэснийхээ компаниудыг оруулах энэ төргээд ажлууд магадгүй хийгээд хийснийхээ хариуд бас ийм зүйлсүүдтэй өртөж байгаа гэсэн өөр хувь хүний тийм дүгнэлт байна уу? Яагаад ер нь яг нь нийслэлтэй бол холбоотой баг тий. Өөр хийж байгаа ажилтай ч холбоотой. За мэдээж яг зүгээр энэ нийслэл Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд бас ер нь төрийн оролцоотой, нийслэлийн оролцоотой, манай яамны оролцоотой нэлээдгүй одоо барилгууд баригдаж байгаа. За нийслэл Улаанбаатар хотод та бүхэн мэдж байгаа сэлбэдэд төгөөд одоо барилгууд баригдаж байгаа. Ард иргэдийн дунд одоо хятадуудыг орж ажилуулсан гэсэн маш олон тийм одоо шүүмжлэлүүд бол явж идэг. Энэ асуудал бол манай яамтай бол ямар ч одоо холбоогүй ийм л одоо асуудал энэ нийслэл Улаанбаатар хотын одоо даргын хотын захирагчийн тэдний багийнхны ийм ажил. За яг одоо манай барилгын яам дээр бол нэлээд хэдэн төслүүд явж байгаа. Түүний нэг нь бол одоо Солонгос 1 2 гээд бүгд найрамдах Солонгос улсын одоо нэн хөнгөлөлттэй зээлээр энэ 2026 онд одоо бараг 50-60% нь ашиглалтанд орохоор 5002 айлын орон сууц. За мөн одоо 27 онд 100% дуусгахаар ингээд одоо ажлууд явж байгаа. Таны дүү Батбаярыг бас таныг цэсэрдний компанитай Эрдэнэт байдаг цэсэрдний овоолгыг ашигладаг цэсэрдэн компанитай холбогддог. Энэ талаараа та бас тайлбар өгөөч. За ер нь яг тэ миний дүү одоо 1981 онд төрсөн 44-5 хүрсэн ийм одоо залуу байдаг. За урд нь бол одоо бас л мэдээж энэ төрийн албанд ажиллаж исэн 2018 19 оноос эхлээд хувийн бизнесээ хийгээд эхлээд явсан. За одоо 40 гарсан залуучууд, эрчүүд, хэдий ах トゥ ч гэсэн одоо үнэхээр одоо 7 хоног сардаа уулзах тоон баг ганц нэг утсаар ярьдаг. 40 гарсан хүнийг одоо би энэ Монгол улс зэрэг чөлөөтэй нийгэмд те зах зээлийн нийгэмд бизнесээ хийгээд хаана явж байгааг бол би одоо өдөр тутам
араас нь шалгаж мөшигдөгч хүн биш, тийм ч одоо сонирхол байхгүй бизнес амжилтаа сайн хийгээд явдгийн юм шиг байлээ. За тэр одоо Эрдэнэтэй холбоотой, Зэс Эрдэнэтэй холбоотой бас ганц нэг тийм бизнесийн үйл ажиллагаанууд явж байгаа. Энэ дээр ч гэсэн би бас нэмээд хэлэхэд энэ улс төрийн бүлэглэл гэж одоо бас нэг хэсэг бүлэг одоо тодорхой доо бараг нэр нь ойлгомжтой хэсэг бүлэг нөхдүүд байна. Тэгэл ерөөсөө аль өнгөтэй өөдтэй улсын гэсэн энэ одоо бизнесээ сайн явж байгаа энэ залуучууд руу ордог, дээрэмддэг, дарамтлагдаг ийм л одоо асуудлууд байна. Тэгээ би дүүтэйгээ ярьсан ямар асуудлууд үүсээд юу болоод байна. Энэ асуудлаар яг энэ асуудлаар одоо миний өгж байгаатай адилхан тайлбарыг одоо тэр хууль хяналтын байгууллагуудад нь өгөөд шалгуулад явж байгаа ийм л асуудал юм бэл. А би бол энэ Зэс Эрдэнэний талаар бөгөөд энэ одоо манай дүүтэй холбоотой асуудлаар ямар ч одоо ойлголт үнэндээ одоо та хэд өгөх тийм одоо мэдээлэл алга байна. Тэр хувь хүний л асуудал байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр энэ гарсан энэ мэдээлэлтэй таны асуусан асуудалтай холбоотой би одоо энэ шар хэвлэлүүд гэж хэлээд байгаа. Энэ одоо захиалгатай явдаг. Энэ Монгол улсад одоо хууль эрх зүй орчин байдаг. Бодит мэдээлэлгүйгээр одоо шууд одоо мөнгөний ийм зааварчилгаагаар шулуухан нийтэд одоо худал мэдээллийг үнэн мэдтэй 1000 давтвал одоо худал мэдээлэл үнэн болдог шүү дээ. Ийм маягаар одоо иргэдэд энэ одоо хүмүүст мэдээлэл өгч байгаа энэ одоо шар хэвлэлүүдийг одоо хууль хяналтын байгууллагуудад өгч тогтооно. Мөн одоо энэний захиалга өгч ард нь явж байгаа нөхдүүдийг би бас эргэж та бүхэнд одоо олж мэдээлж үнэн зөвөөр нь явнаа. Цаашдаа ер нь Монгол улс одоо Монгол цаашдаа ирээдүйд ийм одоо бусрамг юм битгий яваасаа гэж ингэж одоо бодож байна. Нээс сэтгүүлч нарт одоо хандаад хэлэхэд үнэн бод зөв мэдээллийг газар дээрээс нь баримттай ингэж одоо 2-3 талын эрх ашигыг хангасан байдлаар оролцож энэ одоо хэвлэл мэдээллийн эрх чөлөө та бүхний ч гэсэн нэр хүнд одоо өсөх юм аа л гэж одоо хэлмээр.